За 3 минут имжлэг өгч чинь. Тэгээд би бас яг мундаг ирэх хүн биш. Гэхдээ багш гэдэг үүрийнхээ сэдвээр ярьж байгаа шүү. Энийг бүр гойж байгаа. Энээсээ болж би өөрөө ч их олон удаа хилтэнд орж исэн. Тэгээд энэ бол юу гэдэг байдал ингээд өөрөөгөө дотроос сордог гэх юм уу. Тэгээд энэ сэдвийг юу ярихад надад бас их хүнд өгдөг байхгүй. Энэ яг тутан харилцаа гэдэг сэдв. Яг гоё чимшиг мөртлөө хүнд сэдв байхгүй. Яг тэгэхээр надад харин багш гэдгсэн үүргийн зүгээс л ярихаас биш. Нөгөө талаасаа бас яг ярих зүйл мөн ч юм уу биш ч юм уу гэж байнга хэрэгэлцдэг тэр сэдв маань байхгүй. Дээрээс биш. Ер нь зөв хоолт ч юм уу, ийм их сэдвүүд ч юм бол нэг тийм энзэглэмээр ч юм уу, хичмээр сэдвүүд биш шүү дээ. Тийм. Гэтэ яг багш гэдэг үүргийнхаа зүгээс ярихад харин Монголд яг тэр харилцааны шугамыг харин бид нар дээшлүүлэх хэрэгтэй байгаа. Гэтэ би нэг ганцаараа ярих хэрэгтэй биш, бүүнөрөө эрэгтэйчүүд ялангуяа бүүнөрөө ярих хэрэгтэй байхгүй юу. Тэгээд Монгол эмэгтэйчүүд солонгос залуучуудыг сонирхож байна. Монгол эмэгтэйчүүд Америк залуучууд те эсвэл ингээд хар арстантаа гэрэлж байна. Европ залуучуудаа гэрэлж байна. Ингээ уурлаад байгаа байхгүй юу? Гэхдээ шалтгааны зүгээр одоо яг ингээ жоохон буддист юм шиг бодъё заяа. Шалтгааны бодъё. За тэгвэл хар арстантаа гэрэлж байна. За тэгвэл энэ заа хөвгөлтэй юм шигтэй болох гэдэг юм л та. Тэгвэл тэр хүн мэдээж ингээ бие махбодын хувьд хүч чадалтай тийм их хүн хайсан байж магадгүй шүү дээ. Тэгэх юм бол тэр зүйлийг Монголоос хайвал олох уу гэдэг зүйл байгаа байхгүй юу? Олдож магадгүй монголоор дүүрэн цэрэгт явсан залуучууд байна. Монголоор дүүрэн арх уучдаг бааtruуд байна те. Монголоор дүүрэн талан атман, талан бүр атман гэдэг шиг тийм залуучууд байна. Гэхдээ тэд нар яг үнэхээрээ сайн хайм уу юм уу гэдэг асуудал шүү дээ. Хань гэж чиний хэлдэг. Эрэгтэй хүн гэж хэнийг эрэгтэй хүн гэдэг тодорхойлолт, хань гэдэг тодорхойлолт хооронд өөр шүү дээ. Ханьгингууд заах мэдээж бие махбодын хувьд тодорхой хэмжээнд өмнө өлөхтэй хажууд нь байх хэвээр, мундаг байх хэвээр те. Гэнэ юм өргөө даачдаг ч юм уу гэнэ байж болно. Гэхдээ зарим хэрэгцээн дээр бол тэг шаардлагагүй. Зарим амьдрал дээр бол тийм зүйл шаардахааргүй тийм амьдралтай хүмүүс байна. Ялангуяа орчин үед. Тийм. Тэгэнгүүт дараа нь юу вэ? Хүчилтэй, тэгээ түшигтэй, уян хатан чамаа ингээд бүх зүйлээр нь тэгээ ингээд дүүргэж чадах гэдэг дээр хүн тэгж хөрвж чаддсан юм гэдэг сэдв биш үү? Тэгэхээр би бас оройч магадгүй заримдаа тэгж чадахгүй ч магадгүй байхгүй юу? Юм уян хатан байж чаддгүй байхгүй юу хүн? Анзаарсан анзааргүй дандаа л яг нэг юм хайрцаг дотор хүн орчих гээд байдаг. Оюун ухааны асуудал дээр байхгүй мөнхийн асуудал нь. Оюун ухаан биднийг ингээд энерги зарцуулдгаас гадна яг нэг тийм орон зай хөгжгөө болох гээд байдаг сул талтай байхгүй юу. Тэгэхээр яг үнэхээр хэрвээ хүн юм бол яг үнэхээр төлөвсөн хүн юм бол оюун ухааны хувьд бол тасралтгүй шинжлэхдэж явах хэрэгтэй. Гэтэ энэ нь чамайг пилдэг те дөлдгнуур бай гэсэн үг биш. Зүгээр зөв юмны төлөө зөв зүйлийн төлөө зөөр хөгжих, цаг үетэйгээ нийцүүлэх чадвар байх хэрэгтэй. Бизнес дээр ч гэсэн бас тийм. Хэрвээ хөгжиж чадахгүй бол чи цаг үетэйгээ нөлөөлж чадахгүй бол дараагийнх нь чамд арчаал өнгөрнө штэ. Яг энтэй адилхан оюун ухааны хувьд байнга тийм универсал байх юм бол те байнга тийм хөрөх чадвартай. Тэгээ тэр хүн ингээд солонгос хүн таалагддаг болцсон бол те эсрэг хүн чинь ингээд хөгжилтэй эмгтээлэг зөв газараа зөв жоохон эмгтээлэг тэгээд юм гэрэлтэй гоо үзэхтэнтэй хүн юм хайсан байж тээ. Тийм байдал руу хөрвж чаддаг. Хүч чадалтай байдлах юм бол тэр хүч чадал руу хөрвж чаддаг. Гэх мэтчлэн ийм уян хатан байдал, өөртөө итгэлтэй байдлыг тэр юу шаардсан болгонд нь ингээ бэлэнэлтэй дүү шалтгаан хэлнэлтэй хэрэгтэй ч. Эмгтээ хүний шунал дуусахгүй. Наад бол чинь шуналтай гэж хэлдэг байхгүй. Гэтэ яг үнэндээ тийм биш ч байж магадгүй. Тэгэхээр ийм байдлаар зүгээр бид нар бодоод тийм зөв байдалтай энгийн Монгол залуу соёлтой, боловсон, найрсаг, гоо үзэсгэлэнтэй, цэвэрч ингээ үлгэрийн залуу болох гэдэг чинь өөрөөс тэр залуу биш гэхдээ тэгсэн мөртлөө хүч чадалтай ингээ тэгсэн мөртөө хийж байгаа зүйлс нь амжилттай ингээд ийм зүйл хайгаа олддог болохоор тэ хүмүүс тэгэл ингээд энгийн хүнийг олоод явдаг л та. Эсвэл энгийн хүн хайдаг ч хүн байна. Заавал тэгтээ хүн болгон тийм үлгэрийн хаан хүн хайгаалбатай биш. Ер нь зүгээр тэр хүнийхээ хувьд юм байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр биднэрт ийм байх боломж байгаа юу гэвэл байгаа. Ийм байх боломжоо яг архи дарснаас биш зүүр тавих боломж байгаа юу гэвэл байгаа. Дээрээс нэмэгтэй хүн ч гэсэн шунлаа хязгаарах боломж байгаа юу гэвэл байгаа. Аль аль талаасаа юм уян хатан байх юм бол үл ойлголцол багасгах хаа. Хэрвээ бид нар уян хатан биш байгаад хитрхи хатуу байгаад хитрхи бүдүүлэг байгаад тэгээ дээрээс нь шаардлагандаа нийцэхгүй байвал би өнөөдөр ингэж нэм бичлэг ярих хэрэггүй дагмаагүй. Угаасаа нийгэм өөрөө нотлоо явна шүү дээ. Нийгэм ингэж өөрөө нотлоод хүмүүс үг гадагшаа өөр хүмүүстэй гэрлээд ингэ явна. Тэгээ тэрнийхэн төлөө харах шаардлага байхгүй. Өөрөө сул дорой байгаа тэнэг байсныхаа төлөө тэр юмхтэй чинь чамаа хаяасан бол яг хэцүү л дээ би ч өөрөө ойлж исэн уйлдаг.
Гэтэ ер нь бол яг жинхэнэ зөв бодож байгаа хүн байх юм бол тэгээд хогчно л гэж бодох сурга байхгүй. Тэгэхээр хогчно гэдэг үгнээс хөгжилж эхэлж магадгүй. Тэгээд болж байгаа зүйлийг болохоос өмнө өөрийгөө хогчно гэж засаад ах юм бол тэр алдаанаас өмнө ялна шүү дээ. Яг үхлийг ялахтай адилхан байхгүй. Үхэл ч гэсэн харин тийм байхгүй юу. Явж байгаа хогчно гэж ирдэг зүйл. Гэтэ гарцаагүй зүйл биш. Болохоос өмнө бид нэр тойрох боломжтой зүйл. Яг энэ санааг хэлж байгаа шүү. Энэ санааг хийсний төлөө бити надаас дэмжигний эр хүн гэхээрээ яг тэгэхээр энэ зүгээр багш баясгалангийн хувьд зүгээр нийгэмд ийм санаа дэвшүүлж байгаа гэсэн үг шүү. Баярлалаа.